Өглөөний минь өнөөдөр 9 сарын 6 болж байна. Тэгээд би одоо яг ажилдаа явах гэж байна. Миний сүүлийн 4 сар гарan ажилласан проект өнөөдөр болохын. Өнөөдөр маргааш болохын тэр проект гэж DX фестивал, олон улсын фестивал Future Bird Prague нэртэй. Тэгээд нийтдээ 10,000 гарan хүн ирнэ гэж тооцож байгаа. Хүмүүсүүд нь ирнэ гэж найдаж байна. Тэгээд зөндөө олон програмтай фестивал болж байгаа, гадаа ийм экспо болж байгаа. 100 гаруй компаниуд тэнд өөрийнхөө хийдэг продуктуудыг танилцуулна. Тэгээд та нар жишээ нь химэл оюун ухаан, эсвэл эрүүл мэндийн үйлдвэрлэлийн хотуудын гэх мэтчлэн тийм ирээдүйг сонирхдаг болвол энэ сэдвүүдийг тэнд сонирхож болно. Энэ бичлэгийг хийж та нартай бас өөрийнхөө ажлыг танилцуулдаг юм гэж бодсон. It doesn't matter whether we like it or not, but still, future technologies is something what makes the world turn around. We haven't had a transportation evolution in over 100 years, and so now is the time to have that transportation revolution by leveraging from technologies which are coming across the board from the IT sector. But what we really want to do is travel beyond low Earth orbit. We want to send people to the moon, we want to send people to Mars, and we want to set up colonies in the main asteroid belt. Sensors, you can start to actually pull in real data, so you can update and have a parallel simulation, a virtual simulation of what's happening. One of the collaborative robots to show the demonstrating. There are 13 humanoid workers called Next Stage. To Fox, Britain University Czech Summit a couple of months ago, and I kind of showed sort of a vision of things we can do there, how we can embrace the exponential technologies. Яаж гэлгэр рүү хайрцагууд энэ баг хэрэглэх вэ гэсэн экосистем. Bring all those producers to deliver in these goods logistically. Ингээ хүмүүс ингээд уутаа авчираад ингээ өөрсдөө ингээд These producers, it's not so interesting to get. ингээд дроныг өргөжүүлж тийм сонирхолтой ингээд тэднэр ингээд суугаад энэ VR hodilo trošku více předoli to jméno, ale věřím, že poletí dál výborně, nevzdává to, bojový, doufám si, že ty kluci nestratí nikde.
amazing, huh? Yes, exactly. And actually something very hard. We did pretty well actually for the first time. We'll send you the clip. Like, you take a picture. Okay. And we'll go through tips on things. Өнөөдөр хагас өдөр Мишель эмээ өвлөгөө явцсан өчигдөр өвөө нэрээд явсан Мишелийг тэгсэн чи бөөн баяр явсан эмээ өдөр очиж ин гээд тэгээд өчигдөр аваа шүн би гэртээс битээр бас уулзаад аваа орой ирсэн фьючер борд дуусаад 2 өдөр аваа бүжиглээ аваа их ажил харсан. Гэтэ гоё болсон зөндөө хүмүүсүүд ирсэн. Тэгэхээр ганц 2 бичлэг хийсэн. Яг тэг хүсснээрээ хийж чадаагүй. Тэр одоо машин руу явах гэж тий. Хэр юу яасан байна? Хэр юм өгцөн байна? Хэр баригдаж байна? Очиж үзье. Регистр орж ирсэн байна. Миний шүлэн өдөөн шүлэн. одоогоо мэдээж. Нэг юм шангаа халбахтай. Надраад хараа ирж удаа тий. Тий. Ядсан үед ирж удаа. Тэр икад дээр орж ирсэн. Тэгээд байшингийнхаа тэрхийг ер нь хоол хайгаа явж байна. Бас одооноос ихэд ер нь тий банероо тэгэл галтгоокс гэх мэт төлөвлөгөө ч гэсэн тий. Гоё юм байна. Яавал гоё юм бэ гэж хараа явж. Тэгээд кровопотод орно гэдэг. Аха. Нэги. Перүнөөд бүрийн. Наач өөр юм. Төрөнийхөөс өөр. Өөр. Виний гэж хэлсэн байхгүй юу? Ширнээ авсан. Энэ хар энэ нэг юм мат хар тий. Энэ бас тустай гармаар явах юм бол халтар болно дээ. Одоо ч болсон юм. Энэ хүсэгдсэн байна. Энэ ч болсон халтар болсон. Уус бүгд халтар болсон. Наач юм гоё юм. Энэ мас дээ. Аха. Энэ дисканууд нэмэр. Энэ түүх дисканууд. Нахар. Яврен. Айди. Тэрүү тэр юмнууд үзсэн. Халтгаанууд үзсэн. Би одоо тэр үзэж байна. Бай өндөр өндөр таалагдаад байна тий. Танч хүүхд орноос унчих юм бол жоохон хэцүү юм байна гэж тэгээд. Цэвтэр ингээд байшин дээр ирсэн байна гэсэн чи одоо дэд хэсгийг одоо бөглөж. Тэгээд ингээ шатын ингээ хийцэн. Афик нь шиг нэ. Тийм байна уу. Магадгүй юм уу гэж. Сайн. Ингөл дэвси. Ингөл ч юм байна. Болчихж байна. Доторх юу ин үзүүлж нэг дотроос одоо бүгэлдсэн үзүүлгөө хоёлаа. Марагдах нь харах болчих. Ингээд дотроос одоо ингэж харагдаж байна. Бүгэлдэж. Үлэгэрэ төршөдрэмэнд Тэтэйгээр. Баярлалаа. Өнөөдөр бүтсэн өдөр. Тэгээд миний хайрын интерс өдөр. Фитнес хийж байлаа. Өчтөө сэрч шүү дээ. Том залуу болж байгаа. Тэгээд тэр одоо хоолнд орох гээд явж байна. Төвийн нэг гоё
гэдэг ресторан байгаа. Тэгэхээр чихөө явж байна. Шилэн байхгүй жоохон юмсалтай юм тий. Тэ гурлаа. Тэмдэглэж болохгүй. Тийм жоохон юмсалтай байна. Гэтэм шилэн өглөө залгаад аавда баярын мэнд хөрөх зүйж. Тэгээ өвөө мэгэнтэй маргааш юм тий. Өдөр өглөө да. Өдөр 2 өдөр 3 өдөр биш үү? 3 өдөр. Биш 3 өдөр. Оо 3 өдөр тий. Өдөр маш. 3 өдөр бид өөрөө Спани Ланзарото явж байгаа. Тэгэхээр 3 өдөр явнаа. Тийм. За өглөөний минь өнөөдөр нэгт өдөр одоо ажилдаа явж гин өнөөдөр жоохон завгүй байх. Тэгээд Мишель бас өнөөдөр ирэх хэвээр манай ээж авчирч өгнө. Сонноос гэвэл өнөөдөр орой миний нэг хамтарч ажилладаг брендийн Pietro Filippi гэсэн нэртэй брендийнх нь өнөөдөр 25 жилийнх нь ой болж байгаа. Тийшээ очин нэгдсэн байгаа. Тэгээд бас өмсөх палажа сонгоно. Тэгээд тэр бүхний өнөөдөр амжилтанд да. Өдөржингөө өстө баахан уулзлаад завгүй байж байгаа. Одоо тэгээд нэг палажа явж авт юм уу? Тэгээд миний офисыг хараагүй хүмүүсүүд ингээд ажиллаж шүү дээ. За зөвч палажа сонгоё. Тэгэхгүй бол одоо 5 цаг болж байна. Тэгээд 7 цагаас тэр эрэнд нь эхэлж байгаа. Тэгэхээр очиж бэлдэхгүй бол хоцорлоо. Палажа сонгочлоо. Энэ палажийг өмсөхөр болсон. Гэрлүүгээ яг очиж амжихгүй болохоор ингээд палажиг өмссөн ба. Тэр ивент нь болохоор үндэсний театрт болж байгаа. Тэгээд яг юу болох очиж нэрээ Мишель ирсэн гэсэн имэн охиныгаа авчирсан гэсэн баяраа одоо гэртээ охинтойгоо байна гэд тэрэн залгчихсан. Охиныгоо өдөө сансан 2-3 хоног явуулчихсан ч гэсэн тэгээд охиноо санаа тавья. Ээж нэр сайн мэдж байгаа байх. Тэгээд өнөөдрийн програмыг очиж үзье. Kromě těch velkých dějinných politických osmičkových velkým potěšením vás přivítat na 25. narozeninách společnosti Pietro Filippi.
тэр ивент бол үнэхээр гоё болсон. Зөндөө таньдаг хүмүүсүүдтэйгээ тэнд тааралдаад угаасаа яг нөгөө нэг Педро Филиппигийн 25 жилийн ойн болж байгаа гэд үнэхээр гоё бэлтгэсэн байсан. За би одоо ажилдаа явах гад байж гин. Маргааш бид өглөө эрт Берлин руу явна. Сараад руу Берлинээс нисэж байгаа. Тэгэхээр өглөө эрт гараад тэнд машинаар тийш очичоод машинаа тавьчаад тэгээд Лансарат дээр нэгсэн байгаа. Тэгээд хийх ажлуудаа амжуулах хэрэгтэй тэгэхээр тийш ажил амжуулъя. Тэгээд өдөр охиныгоо очиж цэцлэгээс наав. Өчигдөр орой гэртээ ирээд охиныгоо тэрээд унтсан ч өстө хөрх охин ямар сансан байсан. Бишэл нүглөө босоод баахан надтай тэрэлдэж байгаад битээртэй эрхлээд тэгээд цэцэрлэгтээ явсан. Мишель дээр ээж нэрсэн байна. Цэцэрлэг дээр өнөөдөр ямар байсан? Би тэгтээ Ваянагийн зүйлстэйж болмоо. Ваянагийн зүйл хаана байд юм бэ? Чи мэдэхгүй шүү дээ. Дэлгүүрт байгаа мó ээж ерөөсөө хараагүй шүү дээ. Миний ах ээжтэй зурсан зураг үзүүлэх үү? Мишелийн зурсан зураг нэгсэн чинь хаана вэ? Энэ хоос юм байна. Энэ юу гэлээ? Энэ юу вэ? Тэгтээ зүрх зурсан гээд нэт тагаа. Тэгээд энэ нь болохоор хоос нөгөөх нь хаана вэ? Тэрийгэд нэг хийж дэрч. Аха, энэ болохоор юу юм ийм яах вэ? Энэ клаус. Гоё ордон гинэ. Энэ ордон мод нар тэгээд энэ юу юм машин юм уу те? Үгүй принцессны машин. Принцесснагийн машин юм уу? Гүнжи машин юм уу? Унаа миний охин надад тэр альтаж. Энэ амар гоё. Энэ юу вэ? Энэ Элза, энэ Олаф. Олаф Элза хоёр юм уу? Анна телевизор чаддаг. Чадна шүү дээ миний охин. За хоёул явж на ганц уухан авчаад тэгээд явъя гэх үү? Идэх юм аа. Чи үсэд ам уу? Юу идмэр вэ? Сир. Чиз идэгнэ. За. Явъя минь ах. Ээжиг хүлээж аваад ээж энэ юмнууд далд хийгээтэй. Сан найзууд гадаа харж байгаа юм те? Өнөөдөр Мишелийг ээж нь эрт авч байгаа. Хамтдаа жоох охинтойгоо бай гэж бодоод. Ясэнийг. Нөх яагаад надад дуугаад бэрээд аа. Дуунахгүй. Ахай. Нэзэд нь шилнэзэд ингээ гадаа тавилж ийн ээжин төрлөд авсан болохоор. Яхин. Хүчүндээ ингэжтэй. Тийм үү. За явъя.